Цаан золоо сайхан дуудуулаад анхны наадамдаа ойрлож байгаа наадам бол айгуу сэтгэлд аюу тод байдаг. Цаан золноос бас их олон сайхан авраг арслангууд түрэн гарсан юм байдгийм байлээ. Долоо даваа заан цолны болзол хангалтаа гээд 9 хөл цагаан дууга тоороод гүөхч бас нэр сайхан байлг байх бат. Алтан цомын барилдаан дээр бас нэг ингээ сайн барилдаад хүмүүс сайхан заан болоорой гэж ирүүдэг байсан. Зарим жил заангүй наадмууд их олон болдог. Зарим жил ганц заан төрдөг. Тэр болгоно их олдоод байдаг бас тийм цол биш юм байна гэж. Бэлтгэл сургуультай чамааруу хийж сайхан байрлаж сайн заан болсон. Тэгээд ер нь цаанаас сайхан байд шүү дээ. Усын их баяр наадамд одоо шүгэн дөрөвт үлдэж энэ цолыг авдаг ийм цол болохоор бас их тэр хэмжээгээр бас их баярлаж бэлэгшээдэг. Цаан цол ч бас сайхан дүүрэн цол. Энэ цолондоо бас хайртай. За үзэгч та бүхэндээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. НТV телевизээс 17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан баярын нэвтрүүлэг маань эхлээд бэлэн болсон байна. За бид бүхэн энэ цаг үеийн манлаа заан тэргүүтээ Монгол улсын 6 сайхан заантай халуун дотн яриа өрнүүлэхэд бэлэн болсон байна. За манай нэвтрүүлгийн зочин хойморд Ховд аймгийн Чандан сумын харайт Батбүгийн бүрэг сайхан заан маань хүрэлцэн ирсэн байна. За мөн Сэлэнг аймгийн Мандал сумын харайт Монгол улсын заан Нэгдлийн Жаргал баяр заан маань хүрэлцэн ирсэн байна. За Булган аймгийн Бүрэг хангаа сумын харайт Мөнх сайхны Өсгөөер заан маань хүрэлцэн ирсэн байна. За мөн Ховд аймгийн Зэрэг сумын харайт Монгол улсын заан Баяр хүүгийн Батулжийн заан маань хүрэлцэн ирсэн байна. За Төв аймгийн Өндөр Ширээд сумын харайт Монгол улсын заан Дорж чандын Өдөр булга заан маань хүрэлцэн ирсэн байна. За Баян Үлгийн аймгийн Улаан ус сумын харайт Монгол улсын заан Бердмуратын Сэрэг заан маань хүрэлцэн иржээ. За энэ нэвтрүүлгийг маань хамтран хөтлөхөөр Монгол улсын харцаг Өсгөөрэд харцаг маань бас хүрэлцэн ирсэн байгаад болох таатай байна. За хүрэлцэн ирсэн та бүхэнд бүгдэнд нь баярлалаа. 12 жил би тэрэн дундаас бас Монгол хүн хамгийн их одоо дээдэлдэг сүлдэндээ залдаг тий. Ер нь монголчуудын амьдралд бас их олон тийм сайн сайхан зүйлийг эхлэлдүүд авчирж идэг ийм сайхан жил гарч байгаа. Энэ жилийн босгон дээр ийм сайхан нэвтрүүлэгт заримтай нь одоо бас барилдаж ийсэн, заримтай нь бас барилдахыг харж баясаж сууж ийсэн. Ийм сайхан залуучуудтайгаа бүгчүүдтэйгээ заануудтайгаа оролцож сууж байгаа энэ хөв завшаандаа бас баярлаж талархаж бахархаж байна. Тэгээ Монголын одоо уламжилт баяр энэ сар шинийн одоо баярын талаар бас Батулжийн заанаас эхлээд сэтгэлд хоногшиж үлдсэн бас хөгжилтөө хэрхэн одоо хүүхэд байхдаа тэмдэглэж өнгөрөөдөг байв гэж яриулаад явахыг хүсэж байна. Хэр их айлсдаг хүүхдээ байна. За нөгөө хөдөө манайх ч малдар байдаг ус тэгээд тухайн үед ч нөгөө арайд хар зураг тараад бохоо үсчтэй. Тэгэл ер нь маргааш өглөө урдан болоос өвийн мэд очиж мороор сумын төв гарч зоолгож одоо нөгөө бэлэг цоглуулна гэж хүүхдэд чих яадаг. Хүүхэд нас минь одоо дэгжил сар шинийг сайхан тэмдэглэж байсан дурсамжтай. За тэгээд Бороо туслаад Бүрэн Монгол улсын хаан одоо сэмсэг болон мөрц байгаа монголчуудаа 17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал морин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээд сар шинийн баяр нь бол одоо ер нь тусгаар тогтносон улсуудын одоо өөрийн яг үндэсний баяр гэж бас байдагтай. За манай Монгол улсын хувьд бол 93 наадам. За тэр дундаа цагаан сарын баяр гэдэг бол бас энэ уламжлагдаж ирсэн Ахмад настнуудынхаа амар мэндийг ирдэг. Жилдээ нэг одоо уулзаж амар мэндээ мэдлэлчиж ах トゥ хамаатан садан одоо ойр дотныхоо хүмүүсийн одоо амар мэндийг ирж сайн сайхан явж одоо ажил төрөл юу байдгийг тэр бүгдээ ярилцаж мэд мэддэг ийм баяр юм болов уу гэж боддог юм аа. За баярлалаа. За манай Өсгөөер зааны хүүхэд
байхад бол ерөөсөө битүүний өдөр бол одоо хамгийн сайхан өдрүүд. За имэйлээ засаал шинэ дээл хувц ээж маань оёод бэлдээл тэгэл морныхоо дэлийг дараад мордо бараад уйдсан аав. За тэгэл өглөө аавыгаа дагаж мөр гаргаад ингээл тэмдэглэжсэн сар шинийн баяр хамгийн сайхан баярууд байсан. За гурав сайхан зам. За миний одоо хүүхэд нас Ховд аймгийн Чандам сумд одоо өнгөрсөн. Тэгээд одоо жил болгон одоо цагаан сарын баяраараа бусдын адил, бусд хүүхдийн адил одоо ах トゥ хамаатанс одоо сумынхаа одоо таньдаг, мэддэг настай хүмүүстээр золгоор бэлэг цуглуулаад ингээл одоо цагаан сарыг одоо өнгөрөөдөг байсан. Тэгээд одоо барилж гиснээс хойш одоо битүүнийхээ барилдаанд барилчаад хөдөө шинийн нэгэнд одоо аав ээж дээр л очиж золгож байна даа. Тэгээд За сайн байцгаана уу. Тэгээд нийт телевид үзэж байгаа үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд та бүхэнд сар шинийн мэнд хүргье. Би ч Дархуул аймгийн Шарингол сумд өссөн. Тэгээд хамгийн түрүүнд уулгасантай гараад хангаатай гараад тэгэл хамгийн түрүүнд одоо хөрш айлынд орчлох хүүхэд наснд 10 жилтэй хата хөрш айлынд орчлох хамгийн түрүүнд нөгөө баярын бууз хэдэн тэгэл гараад багшийн даа очино. Тэгж л одоо ангийнхантайгаа сайхан цагаан сарын баярыг жил болгон л баярлдаг байсан. За өдөр цааны хувьд. За телевизээ үзэж байгаа Монгол түмэндээ сар шинийн мэндийг дэвшүүлье. Миний хувьд бас сумын төв дээр хүүхэд нас мөн бас өнгөрсөн. Тэгээд цагаан сарын баяраар за шинийн нэгэндээ аав ээжтэйгээ золгочоод, эмээ өвгтэйгээ золгочоод. За тэгээд сумын төв хөтлөхөөр сумын төв таньдгүй хүн байхгүй. За тэгээд ерөөсөө урд гудамнаас нь хойд гудам хүртэл айлсдаг байлаа. За тэгээд орхисон айлаа бүгдийг шүүж ягаад буцаад шинийн 23-даа ордог. Тэг хүүхэд насны бас цагаан сар тийм сайхан дурсамжтай өнгөрсөн. Цагаан сарын барилдаанд эхлэхээр урд нь бэлтгэл сургууль тэгэл цагаан сарын энэ нэг бэлтгэл ажилд оролцдог. Битүүний өдөр гэртээ очиод тэгээд битүүлээд тэгэл энэ цагаан сарыг бас өргөн дийлэхээр өнгөрөөдөг даа. Өдрөлөө зааныхаа хэлсэн дээр хэлэхэд бас хүмүүс нөгөө нэг битүүнд гэртээ хардаг гэхээр бас буруугаар ойлгочих магадгүй. Бус үед нь хаагар явж байгаа. Энэ сар шинийн барилдаа Монгол бүхэд хадмын дараа ордог хамгийн том барилдаа. Нөгөө сар шинийн барилдааны өмнө бүхчүүд маань сэргэлтэнд гардаг. Барилдаанд зориулж одоо бие бэлддэг гэсэн үг. Голцоогоо одоо хотоос ойрхон цэвэр агаарт дэвжээгээрээ багаараа одоо найз нөхдөөрөө гарч ингэж сэргэлтэнд хамрагддаг. Сар шинийн барилдааны эх жилийнхаа барилдааны өнгийг бас шинжгээс гадна өөрийнхөө бэлтгэл сургууль хэр таарч одоо тохирсон зөв явж байгаа юм бэ гэдгээ бас нэг шалгаж үздэг ийм одоо барилдаан баггүй. ер нь бол одоо цагаан сарын барилдаан чи ер нь бол 2 дахь наадамд гэж явна доо ер нь бол. Тэгэхээр одоо яалтч одоо бөхчүүд бэлтгэл сургуультай шамбааруулж ер нь бол цагаан сарын барилдаанд ач холбогдол өгч сайхан барилддаг шүү дээ. Тэгэхээр миний хувьд одоо 22 онд би одоо одоогийн улсын очим мөнгө жаргалд үүдэг үлдээд үзүүрлж байсан. 24 онд хангаа аврахтаа үлдээд үзүүрлж байсан байна. Одоо сүүлийн хэдэн жил бол ерөөсөө сар шинийн барилдаанд байнга барилдаж байгаа. Тэгээд санаанаас ардгүй сар шинийн барилдаан гэх юм бол 2023 оны сар шинийн барилдаанд улсын арслан Содомдор шаслангаар 5 давж шүгний нэмд үлдчихсэн тэр барилдаа маань хамгийн өндөр амжилт маань байгаа. Барилдаад 18 жил боллоо. За тэгээд хүүхэд нас өсвөрийн барилдаа ингэж одоо тэрнээс ахуулаад одоо миний хувьд бол цагаан сарын барилдаанд одоо өөрийнхөө хэмжээнд бол 4-5. За тэгээд тодорхой хэмжээний тогтмол ер нь барилж байсан. Тэгээ миний хувьд бол сар шинийн барилдаантай мартагдгааргүй барилдаан бол 2014 оны сар шинийн барилдаан байдаг. За би тэр жилийн сар шинийн барилдаанд 3 даваад 4 даваанд усын авраг мөнхөт авраг дунаад тэгээд одоо дархан авраг сквот аврагын сар шинийн барилдаан дээр гардуулдаг ирээдүйн авраг гэж одоо шагналыг авч байсан. Тэр бол барилдаан бол одоо сар шинийн барилдаан миний хувьд мартагдгааргүй маш их урам зориг авсан тийм сайхан жилийн сар шинийн барилдаан байсан. Миний хувьд бол сар шинийн барилдаанд бас олон барилдсан.
нэг удаа үзүүрлжээс 2005 оны сар шинийн барилдаанд Санжаадан Бавархтай дээр үлдэж хоёлаа заанцалтаа. Тэгээд ер нь бол их сайн барилдчаад за шинийн нэг нь багш дээрээ ах дүүсээрээ ингээд ороод золгоод явхад ерөөсө тэнд өрнөдөг яриа болвол ерөөсөө л бүхийн тухай. Би ч одоо сар шинийн баяр зөрүүлсэн барилдаанд одоо бас 2 төрүүлсэн. 2018 он 23 онд 2 төрүүлсэн байдаг. Тэгээд бас нэг битүүнийхээ барилдаанд төрүүлчихэд шинийн нэгэнд айл хэсэг золгоо ТV явахаас үнэхээр бас гоё юм билээ. Төрүүлчихэд шинэ нэгэнд айл залгуу явж байхдаа бэлэг мэлэг өөрчлөгдөх үү? Бас гайгүй юм уу биш. Манай дэвжээний тэргүүн Оцорг ах маань бас намайг анх төрүүлэхэд бас надад хөрөн дугуултаа хөрөн унахтай бүгэлгэлсэн. Тий. Сар шинийн баяр төрүүлсэн бүх айлд ороход бол ер нь бас нэг бэлэг иймэрхүү анзаарны л байдгийг Ярилцлагын сэдвээсээ гадна одоо нэг юм бэлдсэн нэг зүйл маань байна. За энэ юу вэ гэхээр за би нэг 20 шагаа бэлдсэн. За оноо гэж ойлгож байна. За тэр оноо хөвгтөн. За энд Монгол Улсын аврагаас авраг цолноос эхлээд аймгийн арслан цол хүртэл бүгчүүдийн нэрсийг зургийг бэлдсэн байгаа. Жишээ тайлбарлахад одоо хөдрүүлэг заа маань 20 шагаанда багтаад тэр бүгчүүдээс 5 хүнтэй баг хүрдүүлнэ. Баг хүрдүүлж байгаа. За тэгэхээр хөдрүүлэг заа маань жишээлбэл хангаа аврагыг ч юм уу мөнхөд аврагыг авцсан бол дараагийн бүх маань тэр бүхийг авах боломжгүй болно гэсэн үг. За авраг нь 7 хоногтой, арслан 6 хоногтой гэдээ доошлоод аймгийн арслан 1 хоногтой. За жишээлбэл 2 авраг авчаад 3 аймгийн арслан гэдэг ч юм уу иймэрхүү тооцоолыг дор бүрнээ бас бодож гаргаж болно. Тэгээд бүгдээрээ энэ заалны барилдаанууд, энэ цагаан сарын сар шинийн барилдаанууд дээр энэ та бүхний тооцоолол бүрдүүлсэн баг маань одоо фантази гэж одоо ярьдаг шиг энэ зүйл маань одоо ер нь хэр явах нь вэ? Хэнийг хаана гэж бас үнэлж харж байгаа вэ гэдгийг үзье. Тэгээд өөрийнхөө драфтын багийг сонгох юм байна. Өөрийгөө бас мэдээж сонгох. өөрийгөө сонгож болно. Энэ нөгөө хамт нэг үе барилдж байгаа бүгчүүд бас үеийнх нь ингээд дотроос сонголт хийж байгаа. Сонирхолтой үнцэг байна тий. Дээр нь энэ баг сонгосон бүгчүүд барилдаад одоо нөгөө даваа авсан. Тэр давааныхаа тоогоор бас оноо болно гэсэн үг шүү дээ. Батүлжи зааны сонгосон багийн бүгчүүдийн авсан давааны тооны нийлбэр Батүлжи зааны багийн оноо болно гэж. Тэгээд 6 зааны маань багуудын оноо бас тэгэхээр гараад ирэх нэ тий. Тэгэхээр хэний сонголт, хэний баг хүчтэй мэрэгэн сонголт байсан бэ гэдэг нь түүний барилдааны дараа бүгдээрээ одоо ингээд харах нэ. Монгол өгчөөд дэрэн бийчих сайхан зүйл. За эренбэрээ бол одоо хүм сайхан занаасаа. За одоо ганцхан ямар ч үндэсгүй ч гэдэг аваач. Энд л манай найз алгарчаад 7 8 гэж болчиход байгаа. Батаршгал. За 17 болчиход байна. За 2 арцанга 6 16 17. За 6. Юу гэж Төмө аврыг авчих. Ягаад Ямар их солилтгийм бэ? төмө хийнэ. За 3. Жагаа чаа болчлоо шүү энэ дүү. Жааг буцаад шив байна. Батүлжи яагаад буцаад юу шившивага солиод байна уу? Тоон болтгоо. Мөрөөдөө. Оны тоондоо сайн байсан юм. Манай багш одоо гарахгүй хөө. Одоо 5 номер тийш юм билээ. 5 нарчин Барь дөө. Тий. Бүр самсан юм боллоо. Та жагаахыг авчих уу? Жагаа уццааш гар гэж. За ингэж авъя одоо. Батэрдэн яриа залуу юм байна. Ядаж нэг давхгүй. За манай заанууд маань өөрсдийнхөө сонголтыг одоо эренбинийхээ дагуу те цал цалтныхоо одоо төлөөллүүдээс сонгож 5 бүхөөр бага бүрдүүлсэн байгаа ингээд. Монгол улсын манлаа заа бүрв сайхан зааныхаа сонголтын бүгчүүдийг сонирхцгоо. За би 5 бүх сонгосон байна. Харуулаа явуучих тий. Тэгээ. За залуу арслан орхон баяргаа сонгосон байна. Одоо шинэ үеийн төлөөлөл залуу арслан. Манай сонгосон байна. Залуу заа лавгэрл зааныгаа сонгосон байна. Тий. Юм бас баттангуудаар голлож бага бүрдүүлсэн байна тий. За би энэ өөрийгөө сонгосон байна. Баско харцхыг сонгосон байна. Имжил бас бэлтгэл сургуульд нэгт ээжгүй багш байл.
За манай Цэдо харцах. Цэдэн зодно ба. Бас айгуу сайхан. 20 оноонд багтаад 20 оноонд багтаага 5 бүхэн ингэ сонголоо. За миний хувьд хамгийн ихэнд бол одоо Монгол улсын арслан Өвөрангай аймгийн Өвөрг сум яриад улсын арслан Бэн Ботхныг сонгосон байна. За дараа нь Ховд аймгийн Зэрэг сум яриад Бярт цан Батүлзий зааныга сонголоо. За 3 дээр нь Арангай аймгийн Хашаад сум яриад бас залуу зан Сүхбатыг сонголоо. Миний сонголчууд дандаа Арангай мөхчүүд алдсан шүү дээ. За 4 дээр нь Арангай аймгийн яриад Цахилгаан зоргоогоо сонголоо. За тэгээ 5 дээр нь улсын арцаг өндөр мөнгө хэрднийг сонгосон байна. За ер нь Арангаа мөхчүүдийн голтой авсан. бүхэлд дэмжээний мөхчүүд голсон драфтын 5. За Тийм сонирхолтой баг байна. За би Бацуур аврагыг сонгосон. за 7 оноо. Батэрдэн гардыг сонгосон. Бүрүүдав гарслан сонгосон. За Хурц арслан Амгалан Баатар үг сонгосон. Төмөр зоож арслан сонгосон. За ингээ 20 оноо өгцөө. 20 оноонд багтаагаад сонгосон 5 бүхэн байна. За одоо Өсгүүр зааныхаа драфтын 5-ыг сонирхъя. За хангаа аваргыгаа сонголоо. Авцалт нь 7 оноо тий. За Батмагна арсланг сонголоо. Хөдөр булга зааныгаа сонгосон. За ингээд Төмөн Дэмбэрл начинг Өсгөдөр Скэдэр начин сонгосон. За тэгээ сүүлд нь аймгийн урт арслан Алтан цоожийг сонгоод яг 20 оноонд тааруул сонгосон Яг байгаа. тааруул сонгожээ. За Сэрхэн барилдаантай сэрэг зам 5 одоо бөхөө сонгоод бага бүгдүүлсэн байна. За та хин 5-ыг багтаа авав. За би хамгийн түрүүнд найздаа итгэхэд найзыгаа сонгосон. Найзынхаа зургийг авчий та. За Тэгээд өөрийнхөө одоо жуудаа барилдаг мөнх чаргал дүүгээ сонгосон. Бүрэн дахь саваргаагаа сонгосон. Батарших гард. Тэгээд инх саруул Өсгөдөр начин инх саруул найзыгаа сонгосон. за ер нь танаа багаас хин нь ер нь гайгүй хүн шиг оноо цуглуулах байх гэж бодож байна. Ер нь итгэл тавьж байна уу? Мэдээж бүгдээрээ л ер нь адилхан. бүгд жигд байгаа. Энэ жил одоо гэхэд Алтан цам бас заалны байралтаанд бас Өсгөдөр инх саруул начин маань бас тунсан байгаа. За тэгээд цагаан сарын байралтаанд анар найзыгаа дээшээ барилдах гэж бодож байна. За одоо өдрүүлэг зааныхаа сонголтын 5 бүгд За сонирхъя бүгдээрээ. за миний хувьд эхлээд Содомдож арслангаа сонголоо. За дараа нь Нутгийнх Батмаг цааныг сонголоо. Нэгүрд өрөлж байгаа Сэрэг цааныгаа сонголоо. За манай Нутгийн харцаг Ууган баяр харцаг сонголоо. За сүүлд нь Алсын харцаг мөнгө ирээд найзаа сонголоо. Ингээд 20 оноонд багтаалаа. Сонгосон багийнхаа бүгчүүдийн хамгийн их одоо итгэж байгаа юм бэ? Гэхдээ энэ бүгдэнд нь итгэж юм дөө. Бид бүхний нэвтрүүлэг маань цагаан сарын яг босгон дээр битүүний өдөр үзэгчдийн хүртэл болно. За энэ та бүхний сонгосон энэ фантази гэж баг гэрж нэрлэж байгаа энэ баг маань цагаан сарынхаа битүүний өдрийн барилдаанд одоо хиний сонгосон бүгчүүд багаараа сайн дэшээ явах нь үгийг харах нь байна. Ер нь энэ бүтэн жилдээ ингээд заал танхимын барилдаанууд наадам байна. Энэ зүйл дээр бас
За миний нэг сонголт сайн явж шүү, итгэж найдсан бүхчүүд маань тэр анзаанд хүрж шүү гэдэг зүйлийг бас бодож болгоорой гэсэн үднээс энэ зүйлийг хийсэн байгаа. За энэ том цол, заан цол гэх монголчууд ер нь бүгдээрээ энэ заан цолонд их хайртай. Бүгчүүд их бас их заан цол авъя гэж боддог гэж ярьдгийн байлээ олон яриаг сонсоход. Ер нь энэ заан цолны онцлогийг, энэ давуу талыг, сайхныг нэг тодорхойлж хэлвэл манай бүгчүүд. Заан цолны одоо онцлог гэх юм бол энэ чинь 2000 хэдэн онд нөгөө энэ харцаг гарц цол чинь 3 оноос хойш юм байна. Тэрнээс өмнө болохоор улсын 5 давсан ч одоо улсын начин 6 давал улсын өсгөдөр начин гэж ингэж явдаг байсан. За тэгэл дараагаар нь заан цол ирэмлэгддэг. За тэгээд улсын арслан, улсын авраг гэж ингээл дээшгийн цолнууд ирэмлэгддэг байсан. Тэгэхээр тэр үеийн хүмүүс бол заан цол, сайхан цол ихээр одоо бас тэр ам ах. За тэгээд амжилт юмд их нөлөөлдөг байсан учраас заан цол авж игжих сайхан их боддог байсан юм шиг байна. Тэгээ мэдээж энэ төрийн Монгол бүхийн энэ төрийн наадам, бүх шатны наадамд бол одоо цолны ирэм гэдэг юм чинь нэрээс амжилт гаргахад хамгийн их нөлөөлж байгаа. Том цолтой хүний ирэм гэдэг чинь одоо 4-ийн нуглаа, 2-ийн нуглаа. За тэгээ мэдээж ам аавна гэдэг чинь тунж барилдсанаас тооцоо гаргаж ам аавна гэдэг чинь бол одоо тэр цолны нөлөө одоо тэнд гарч байгаа юм л да. Тэгээд тэр утгаараа л энэ бүх цол, том цолнууд их ер нь бүх цол ер нь одоо утга билэгдэлтэй онцлогтой байдаг болов гэж боддгоо шүү дээ. Монгол хүн цол чинь нөгөө нэг арслан заан, харцаг, гайрад начин гэхээр тэдэн маань бүгдээрээ нөгөө нэг одоо үсэн дэжилтний хамгийн том тийм гэх мэтчлийн ингээ. Тэгээ заан өөрөө бас их хамгаалт төлгөө гэсэн юм хамгийн хүчтэй тийм. Тэгээ заан цол авсан тэгээд заана баталсан 3 удаа 7 гэдэг чинь Санжаадан боврог одоо ард нь бүрүүсийн зам болж байна. Тийм байж байгаа. Тийм. Тэгээ Монгол улсын одоо хамгийн олон шүгүүрсэн зам бол Мягмаргуу байсан тий 11 баха. Мягмар зам, Долгуурсрын зам, 10 гарцсан зам. Долгуурсрын зам 42 гэдэг санагдчих. Төрөл эхлэхийн өмнө бид бүхэн бас ярьж байлаа. Ер нь заан цолноос арслан аврагууд, лангуяа аврагууд бас их илүү олон төрсэн байдаг юм байна. Тийм Монгол бүхийн ноён оргилууд одоо хамгийн өндөр амжилт үзүүлсэн 2 бүх үлээ. Энгийн жишээ. Тэд наваг Баямхав 2 хоёул заанаас явсан. Бас нэг сонь тохиолдол бол Мөнхбат авраг улсын наадамд бүр хамгийн анх барилдахдаа заан цолтой барилдсан. Наадмын өмнө хүн болсон. Улсын авраг шалгуулах барилдаанд 2 дугаар өртөөр заан цол аваад тэгээ улсын наадмын бүртгэл данхч нэрээ бичүүлэхтэй. Улсын заан цолтой барилдаж хэлжсэн. Та яг сайхан дээр нэг заан цол авч ирсэн дээр сайхан үеийнхаа дурсамжаас хаваалцвал. За ч одоо 2009 онд Ардын хувьсгалын 88 жилийн баяр наадамд өмнө жилийнх нь одоо үзүүрсэн үе тэнгийн бөхөлдөө манай улсын гард Ганбаатар одоо 7-гийн даваанд тунж барилдаад бас давж ингэж заан гэдэг цолонд үрж исэн. Тухайн үед ч бас авраг арслангууд ам аваад явхад бас өөртөө ихтгэлтэй байсан. Ер нь нэг тунж барилдах болов намайг бас нэг авчихгүй байх гэсэн бас бодолтой байсан. Тэгэл тунж барилдаад заан гэдэг цол аваад тэгээ магадгүй тэрэндээ их баярлсан, хөөрсөн дараагийнхаа даваанд давааг бас хариуцлагагүйгээр одоо бодлогогүй барилдсан ийм юмнууд дараа нь ингээ харахад бас ажиглагддгийг. Тэгээ хойдон жил нь бас нэг 6 даваад 7-гийн даваан зааны даваанд гарч барилдаад бас тэгээ өдөг шараацсан. За тэгэл ерөнхийдөө бол бас нэг зааны даваанд нэг давж нэг унсан да. 2016 онд улсын заамлсан. Тэгээ Содон Марсантайгаа сайхан 7-гийн даваанд тунж барилдаад заан цолтой болсон. Тэгээд ер нь бол одоо манай аав зам байна, тийм ээ. Манай аав гах зам байна. Ер нь бол манайхан чинь ер нь бол одоо заанууд ихтэй.
Тэгээ ахыхаа залгамжлаа болоод одоо сайхан заан золоод дуудуулаад явж байгаадаа бас баяртай байдаг. Цол авахаас сайхан те авсан цолондоо эзэн байж энэ сайхан цолны ирэмттэй барилдана гэдэг бол бас нэг талаараа бас нэг том хариуцлага. Тэгээд одоо авсан цолоо бас сайхан батлаад заан гэдэг сайхан цол дуудуулаад Монголын ард түмэнд бас хайр хүндлийн үлээг явж байгаадаа миний хувьд бас баяртай байдаг. Тэгээ миний хувьд 2016 онд хэрцэг болчоод тэгээд ер нь харцаг цол авсан учраас дараа жил нь одоо өөрийнхөө цолыг ахиулна сайн барилдана гэсэн юм зорилго төлөвлөгөөтэй бэлтгэл сургалтаа базаагаад 2017 онд одоо 6-д аваад 7-гийн даваанд одоо нутгийн аврагынхаа одоо бас нутгийн зан олныхоо хишгийг хүртэж Монгол улсын авраг эрхэн баяр аврагахаар одоо бас 7-д авч заан болж ийсэн. Тэгээд тухайн үед ингээд заан цолтныг нэгдсэндээ одоо туйлын их баяртай байсан. За тэгээд ард түмний дунд бас нэг битүүхэн ч гэдэг юм уу миний хувьд ч дотор бас нэг өөрийн гэсэн нэг тийм жоохон бодол байсан. Ягаад тэгэхээр нутгийн одоо аврагахаараа энэ заан цолны алхсан гэдэг ийм нэг тийм одоо битүүхэн тийм байсан. Тэгээд би бол өөрийнхөө одоо бас нэг ийм хэмжээний хүн шүү гэдгээ ер нь бас нэг харуулж барилдахын тулд илүү хичээх. За энэ цолондоо эзэн болъё гэсэн одоо тийм шаардлага үүрэг хариуцлага надад оногдсон. Тийм ч учраас ер нь заавал энэ авсан цолоо баталж иж бас нэг жаргал хоёр гэдэг хүн нэг ийм хэмжээнд барилдчих шүү гэдэг юмыг харуулъя гэдэг үүднээс дараа жил нь одоо бас олон жил сайхан барилдаж ард түмнийхээ хайр хүндлийг хүлээж яваа Монгол улсын одоо арслан содон дор жарслан гараад бас 7-д авч өөрийнхөө энэ заан цолыг бас баталж сэтгэл амарч ийсэн. Ягаад тэгэхээр бас нэг өөрийнхөө хүчээр бас нэг энэ заан цолоо баталж ард түмэндээ бас нэг өөрийнхөө ямархуу хэмжээний өгөх вэ гэдгээ бас нэг үнэлэгдэхийг хүссэн тэр биел маань хүсэл маань бас биелж ийсэн. Тэгээ 22 оны наадам 1024 мөнх хорилцсон. Тэгээ за улсын заа анар найзаар 7-д авч улсын заа болстой. Тэгээд эзэн бэлтгэл сургалтаа чамааруу хийж одоо сайхан баярлаж улсын заа болсон. Тэгээд холны хувьд болохоор ингээд ягаад ч юм сонсоход энэ улсын заа гэж сонсоход цаанаасаа нэг амар гой сонсогддог. Тэгээд 2022 онд Монгол улсын заан цол авсан. Тэгээд бас үеийнгийн бүх Монгол улсын харьцаг золбоог амлаж авч одоо заан цолны болцол хангасан. 7-д аваад заан цолны болцол хангалаа гэд нутаг ус дэвж ээж аавынхаа нэрийг бас ингээ гаргаад 29 хөл цагаан дууга тойроод өгч бас нэр сайхан байлгүй байх хот. Заан болдог жилээ бас их бэлтгэл сайн хийсэн. Тэгээ хавраг бас нэг бэртэл аваа 5 сарда. Тэгээ би бэртэл авчаад гэж бодохгүй. Дээшээ бэртэл чадахгүй нэ гэх юм бодчиход бэрчээ. Тэгээ үз манай багш. За наа чин баг чи эсэргээр нь бод. Наа чи баг шар тос шүү наа. Чи амралт болоод их сайхан гоё болох байх шүү гэд. Тэр бас надад их сэтгэл зүй амар өндөр хүчээс. 6-гийн даваад уусаад 7-гийн даваа хаамар ихлэх үед. Тэгээ би тунаа руу явах болов уу гэж бодож ирсэн. Тэгсэн хангаа аврага намайг авлаа гэд. Тэгээ би чинь урд нь бас ганц нэг хайж ийсэн юм аа. Тэгээ ерөнхийдөө бас тийм сэтгэл зүйс надад авчгаар нь. За урд нь хайж ийсэн юм чи одоо хайж болдгүй нэг. Тэгэл гараал барилдахад надад тийм нэг бэргэх сэтгэл зүй байгаагүй. Өөр л яг л өөртөө адилхан тийм хүнтэй барилдаж чинь гэж бодвол. Тэгэл барилдаад авсан. Тэгэл яг барилдаад даваал хой дээр ямар юм хийснэж би баг мэдээгүй зөвхөлтөнд нэг бичлэгнээс харж ажил мэдсэн. Тэгэл эмоц гаргасан нэрийг сүулт нь л бас мэдсэн. Манай нэвтрүүлгийн багийнхан заануудаасаа нэг жижиг одоо даалгавар биелүүлэхийг хүссэн байгаа. Тэр бүхий нэр хэм бэ? Нэг заандаа өөр нэг зааныг нь онооцсон байгаа. За тэр зааныг тодорхойлж шин чанар барилдааны уур хийц гэдэг ч юм уу те. Би галбар гэдэг энэ талаасаа дүрссэн байгаа. Хөлгөөлөө заанаас шууд эхлэв ч тийм ээ. За би уншаа өгч тийм ээ. За эхнийх нь өхийлт хэмхийг уран хийдэг гэсэн байна. За хоёр дахь нь хүнд бярдуулгүй том хүнтэй сайн барилддаг гэсэн байна. Даваад гаргаж байгаа юм оцгч. Тэр бүхий нэр юм бэ? Сэрк юм уу? Яг л хэлж дээ. Батулцаж бас өгөөлдөө шүү дээ. Төөр хөдөлгөх баяртай. Эмоцсон дээр шууд. Эмоц ихэлж би одоо явчих юм байна л да. Би ч бас эмоцыг гаргачихсан. Сэрч малгайг өөртөө лөө. Үгүй. Арайч тэнийг боохоос гэлээ. Малгайгаа үгүй.
Тогтворог гүйчихгүй. Тэгээ зүгээр дахин авахаас өмнө Тэр нөгөө дэвээ баярлаад зүгээр нөгөө тийм л үдгчтэй харьцаад Баяраад юм баяраад юм дээ. баярын тойрог хийц. Баярын тойрог хийц. Бүрдэх саврын тойрог энтрээс өртөө штэ тий. Наадмын бичлэг үзэж жагаад яг тэр бичлэгийг үзэж жагаад би дараа цол ахиул нэг тэгэндээ гэж дотроо бодсон байсан байхгүй. Тэгсэн чи яа харахгүй тэрийг хийцэн бай тий. Ховсч сууцсан байна. Байсан байна да. Бүр сайхан зааныхаа. Одоо тэр бүхий нэр хэмбэ гэдэг нь бүгдээрээс сонирхий. Уран барилдаантай сайхан сэтгэлтэй хүн чанартай гэсэн байна. Хэнийг гэж жаргал хоёр л байна та. яагаад тэгж бодов? Ер нь би бас юм үзэж шаарддаг. Үзээд болчихсон үү. Аавар юм болгоо нөө та хараг бол бичсэн юм да. Яаж тодорхойлтойгоо тадаад харчуу. тодруулж Цалингаар л таалаа. яриад хийж байсан. Мандаа заанаасаа хүсье. Яг хоо жагаатайгаа бас олон жил сайхан найзлаа явж байгаа. Тэгээд бас жагаагаа ер нь би хөвөн талаас нь бол ер нь бол дэржил гардаг юм те. Тэгэл тэрүүгээрээ л бичсэн. Уран барилдааны юм дээр анцгаасан. Манай жагаач бол байрцгүй авирн сүүл ер нь хүлмөлөө. Ер нь бол сүүлийн үеийн магнагийн хөлийг авсан шүү дээ намар. янз зэлэм хийгээд ах шиг байгаа штэ. Тэр жилийн наадмаар жагаагийн дээлэг өрөө зогссон. Ер нь наадмаар барилтаа жагаагийн дээлэг нийлээ. Тэгээд горилохтой жил байсан. Тэгээд жагаа нэг талбай дээр бүх үзүүлэхгүй доор аваад орцсон. Яах юм бэ? 50 доор сайхан сууж игээд. Тэгээд тэр даванд барилдах бол гараад явлаа. Хоёлаа зүг алхаж явсан. Бид нэг айхтар барилдаан ч ярьсангүй. За яа гэж бодож яах гэсэн чи. Ганцаа тийм гээл тэглээ. Тэгэл би наан зогсож байгаа цааталд очиод нөгөө сарвч бидгийг шүү дээ. Сүдрвч тэрний наан зогсож ийсэн. Тэгээ нэг ингээл тонгоогод буцахаар нь бодлоо шүү. За яг л хийх юм дээ гээл тэгсэн чил тас гээд явцсан. Тэгээ нэг гар тулж бас жирээсад нэг жоох эргэлздэг шүү дээ. Дотор нэг юу хараад. Тэгэд л яг бодож ийсэн. За энэ ер нь бас санаанд нь тий элбэкэн багтсан байсан юм байна даа л гэж бодчих. Тэр нь содномдор жарсан та чинь цолгоод хаяна гэсэн юу бол толгой сэтгхүү дотор бол ер нь байхгүй байгаа шүү дээ. Өмнөх жил нь 7 даваад 8-ын даваанд хамлуулж аваад шуудган дээрээс унтсан байсан. Тэгээд дараа жил нь бол мэдээж таарахтаа яагаад ч золохгүй гэж бодож байгаа юм шиг. Тэгээд ер нь сэрв өөрийнхөө шийдсэн юм хийж барилдээ л гэж ер нь бодож ирсэн. Би чинь тэрийг дуурал үж шиглээд нэг дойдээ шаардсан шин. Өөрөө тэгээ богиндод. Хөл бас нөлөөлт юм. Хөл нөлөөлт юм урт нь. За жаргал хоёр зааныхаа тэгвэл тэр бүхэн нэр хэмбэ гэдгийг бүгдээрээ бас та хий тийм ээ. За энэ хамгийн ихнийх нь уншчихаар ер нь баг тодорхой болчих годчих шиг. За нэгт гэсэн байна. Төвчээртэй гэсэн байна. За хамгийн ихэнд бичснийг би сүүлд нь уншиж Берта гэсэн байна. За тэр бүхний нэр хэмбэ? Манайхан ямар бодолтой байна? Батэлцээ юу. Би юм аашигээд. Энэ би биш үү гэдэг. Би биш шүү ажлаас нэгэд хэлчихээч гэдэг. Батэлцээ л болоо гэж бодоод их юм бэ. Батэлцээ өдөр бол 2-1. Батэлцээ байгаа. За мессежээр гэлээ. За пүрэв сайхан заа маань ер нь хин гэж тааж байна да. Олон бяртаа уус шүү дээ. Бүгд дуусчихсан. За Батүлзий заа тэгвэл хин гэж бодож байна. Гото Би ч юм уу шүү. За ялчгүй. Зан сайхан зан би дуурыг нэг л байна да. За Би дуурай зүр бертан байхгүй байгаа гэж. Одоохондоо чараг өөрийгөө магтсараа гарах болчихгүй. Зүгээр шүү дээ. Их гоё. за энэ хүн бол Батүлзий заа байна. Цааныхаа одоо хувьд бол 2016 онд хамт хонжоо харцгууд болж исэн. Тэгээд нэгэн үеийн төлөөл Батүлзий маань одоо бас Монгол улсын энэ заан цолтны нэрийг одоо бас их өндөр төргөж олон сайхан барилдаанууд амжилт гаргаж одоо заалан дэмжлэг хийлээ. 20 хоол гарсан шүү. 33 төгөлсөн тий. Үзүүр их шүүгцгээ тоолвол ер нь 50 хоол гарсан. Энэ дээрээ нэг дөрөвчөөс нэг 100 бол гарсан. 100 төгөл гарсан гав муу гарсан. тий. Нийт их шүүг баг шүүгтэйг нийлвэл тэгээд бид хоёрч бас их ер нь олон барилдсан дөө тий. Нэг 18 онд бол нэг жил баг 6 мурга барилдсан баг шүү тий. Тэгээ 3 хайлтж исэн юм. Тэгээд манай Батүлзий яагаад нэгт гэсэн гэхээр ер нь дөрөвний манай Сэрк цааны хэлсэн шиг өөрөө энэ байгалийн одоо цаанаас эцэг ихээс сая гэсэн өгдөл бол үе томтой, суур сайтай, нэгт
хэр баргийн одоо мэрхэнд хөдөлгөөний хөдлөөд авахааргүй. За тэгэхээр биарны хувьд бол одоо энэ үнтэйж одоо юу ярих вэ? Биар бол одоо Бактүр бүчнээс нь одоо биар нь ундарж идэг. Яа одоо бодлоо. Дээрээс нь бас хамгийн гол юм хэлэхгүй. Өөрөө энэ бүх гэдэг чинь утга нь бол бат бүхийн бүх. Тим байж хүн байж иж энэ спортоор ер нь ямар ч спортоор мэдээж хичээлнэ. Дээрээс нь энэ бөхчүү төрсэн газар нутгууд бол дандаа ийм одоо байгалийн хэцүү уур амьсгалтай ийм нөхцөлд ажиллаж амьдарч идэг. За тэндээс энэ хүүхэд бага насаа өнгөрөөсөн ийм хүмүүс бол одоо ирээдүйд энэ Монгол бүхөр хичээлж за Монгол бүх хичээлдэхүү ер нь их спорт ингээл ямар ч юмд хичээлэхэд их одоо тулгуур болж өгдөг юм байна гэдгийг л харж одоо мэдэрсний хувьд Баттулжи цааныхаа 3 тийм одоо жанрыг бичлээ. За одоо бүгдээрээ Баттулжи цааныхаа тэр бүхий нэр хэмбэ. За хөдөлмөрч даруухан сууртай гэж тодорхойлсон байна. Хөрөө сайхан цаар. Биш л байна да. өдөр болох юм шүү дээ. Хэнийг гэж бодож байна? Одоо энэ бид гур үлдчихэд байгаа шүү дээ. Тийм тэгэхээр гуруулаа манай хоёрын нэг л байгаа хэрэгтэй гэж би одоо Хөдөлгөөн гэж зааныг тодорхойлсон байна тий. Энэ тодорхойлтын талаар тодорхойлооч. Яагаад хөдөлмөрч гэж байгаа юм бэ гэхээр одоо мэдээж хөдөлмөр хийгээгүй хүн заа болохгүй. Тэгээ манай өдрөөч бас их спортоор төв дэлхийд бас олон жил Монгол орныхаа нэрийг дуусгалтаа. Багасаас нөгөө жингийн барилтын нэр явцсан. Тэгээ одоо нөгөө үе тэнгийн хүмүүс чинь нэгнийхээ бас ингээд Сайн сайхныг хараад бахархах тий. тий. Тэгээс мэдээж хөдөлмөрч тэгээд бас их даруухан. Дээрээс нь бас нөгөө өдөр болго зааны дээр өдөгний үе өөрөмсчтэй болох хөгжүүдийг бол шал өөр шүү. шал өөр өгдөг шилвэний яг тэр холбоо. Тэгээд гар саруу бас их томтой, ирүү томтой. Тэгээд одоо сүртэй гэж хэлсэн шүү дээ мэдээж. Тэг. Сүүлд үлдсэн 3 ч гуруулаас Зааныхаа хэлсэн дээр нэмээд хэлэхэд сэтгэл зүйн хувьд ямар ч үед ялагчийн сэтгэл зүйтэй байж чаддаг. Онцлогтой Монгол бүхийн барилдааны альч барьц ямар ч одоо байрлал винтэж тийм барилдах ур чадвартай ийм бүх юм байна гэж шивтгэж бас тодруулмаар санагдаж байна. Баярлалаа. За миний гарт одоо өс 2 цааны маань тэр бүхий нэр юм бэ? Одоо ингэдэг байна. За одоо ч юу нэг тодорхой болчих шиг байна. хоёрынхаа л та. Тэглээ. Тийм. Тунлаа гэж За төвчээртэй зоригтой бярта гэж 3 тодорхойлтыг өгчээ. За энэ хүн та хин бэ? Бүр сайхан зам байна. сайхан заа. Стандарт хонж яах. Анхан дунд Дараалтан дээр хамгаалж ер нь бол яг хөө би бүрэн сайхан зааны тухай ярихад өөрөө бас барилдаж байсан. Битэр чи бас чамгүй барилдаад тэгээд залуу хөлт гарч ирж байгаа. Бас чи тэр үчи унахааргүй л шүү дээ аймгийн золдоо. Тэгээд хаавал дээрээс ерөөсөө болохгүй шаарлахж аваад байдгүй. Тэгээд их бяртаа санагдсан надад. Тэгээд ер нь бол ингээд бас элчээс бод хороонд ингээ хариалагдаад за дүүгийн заалдавхийн барилдаанд харж байгаа тэр одоо тууштай тий энэ зангуудыг бас их үнэлж явдаг. Бас энэ төрийн баяр наадамд энэ олон шүүгэрж энэ сайхан амжилтыг гаргаж өнөө цагт Монгол улсын заан гэдэг цолтны манлайд ингээд явж байгаа. Тэгээд энэ дүүгээ бас тодорхойлсон юм аа. За баярлалаа. За үргэлжлүүлээд зэрэг зааны тэр бүхий нэр хэмбэ үлдсэн байгаа. Гэтэ нэг л хүн бас үлдсэн байгаа. за та Гал зөгтөө мэдээж гал зөгтөө тий. Биеийг сайхан авч явна. Сайхан одоо тийм намб төгөлдөр дээр их сайхан төрхтөө бүхийн төрх бас нэг Монгол нэрийн төрх нь бас гоё чимэг болдог. Лавга нэлээд толгой төгөд лавга хэнийг гэж бодож байна юм. одоо хийц юм аа. Энэ хийц. би таачгүй. За энэ хүн бол одоо манай ус 2 зам байна. Матарслаа авсан уу? Тэгэхэд өсөхөд та өсгөх чинь зам тэгсэн тий. Тэгээд тэр үеэс хойш тэр нь өсгөр ахыг хараад тэгэл бас нэг ингээ сэвэлзээд ирэхээр ер нь тэгээд нэг гойхон аягчвал тэр өдрийн ер нь барь төрөө үзүүрэлтэлт ер нь дээшээ л үзэх үзэл явчихдаг шүү дээ. Ер нь тэгээ сайхан тэгэл туг тойрж байгаа. Тэгээд бие авч явж байгаа байдал цаанаасаа сайхан шүү дээ.
Бэлгтэй шүү дээ. Тэр нөө зэрэгтлийн юугаар эмоцоор явдаг гэж бас тайлбарлагч нар ярьдаг. Үнэн л байх шүү. Би ер нь өсгөөийг их багаас нь өсгөө цаана мэднэ. Бид нэг залгай сумын хүмүүс. Хамт бас ойрмогхон амьдэрчээсэн. Ахтай нь одоо их сайхан найз. Тэгээ намайг нэг намар дууд чи ороод тэргээд 32 жил таарах. Тэгээ ороод айрыг өнөөс эмээгийнх нь хаалнаас бас эднэ. Тэгээ цаа дөрөнөөс гараад ирсэн. Гуй шилэг бүгээл сайхан. Тэгээ өсгөө шинжил өвдгийг натгаал. Аливаа цаашаа ирэх шилбээ натгаал. Гуйруу нас ингээд цохоо. Ямар зузаан гуйтай ингээд. Өсгөө бас дөнгөж хотод орж ирсэн байсан байх тийм. Жохон нэг тийм дараахан нэрлэхүүд тэгсэгээл тэгэл шинжиж ирсэн. Бэлтгэл хийх гээд хотод орж ирсэн байгаа. Тэгээ дараах нь хоёлоо явъя ордон дээр цаа чин жодоогоор самбарч илүү барилдаад аврагын төлөө үлдсэн байна. Очиж үзье гээд. Ганхуу өсгөө хоёр аврагын төлөө барилддаг. Залуучууд өсвөр жодоогийн тийм тэмцээн очиж харж ирсэн. Тэр цаг үеэс бас мэд. Нэвтрүүлгийнхаа эхэнд би манай нэвтрүүлгийн багийнхан заануудаасаа нэг жижиг одоо даалгавар биелүүлэхийг хүссэн байгаа. За энийг бид бүхэн бол заан дараавт гэж нэрлэдэг байгаа юм. За энэ заан тий. За энэ заан дараавт гэдэг нь яг энэ цаг үед барилдаж байгаа. Энэ эд үедээ явж байгаа бүхчүүдээс хэн ер нь цаашаа авраг болох вэ гэдгийг өөрсдийнхөө харж байгаа, өөрсдийн бодсон тодорхой зүйлүүдийг бичиж үлдээсэн байгаа. Тэр заан дараавтаа хэдүүлээ хараад дор бүрнээ тэр сонгосон хүмүүс дээрээ дүнэлтээ ярилцвал. Бүгд сайхан зааныхаа. За. Заан драфтыг сонирхъя. Таны бодлоор ирээдүйд аврагуулах бүх хэм бэ? За тэгээ нутгийн дуу баталцыг л нэрлсэн дээ. Онцлог нь юу вэ? Их уран барилдаантай. Баяртай. За над дээр 62 зааны маань заан дараавт байна. За Монгол Улсын арслан баяр сайхны орхон баяр арслан гэж нэрлэжээ. За 3 онцлог шинж чанарыг нэрлсэн байна. За та ямар 3 зүйлийг нэрлснээ манай үзэгчд тохиолцохгүй юу? За тэгээд миний хувьд бас нутгийн дүү орхон баяр арслангаа бас нэг авраг болж Монголын ард түмнийг бас баярлуулах болов уу гэж бодоод бичлээ. Тэгээд манай орхон баяр арслангийн хувьд бол бас энэ жилийн үед бэлтгэл сургалт бас сайтай байгаа. Тэгээ ер нь тал бүрийн барилдаантай голдуу сэрвүү барьцсан дээр садгаа сайхан барилдана. Золгоон дундын барьцсан дээрээс ч гэсэн сайхан барилдана. Бүх талын барилдаантай давуу талууд бас олон байгаа учраас бас нутгийн дүү орхон баяраа авчлээ. За над дээр одоо Батүлжи зааны заан драфт байна. Энэ их сонирхолтой. Та дээр Батүлжи бас хэнийг бичсэн бол гэж бодчих. Батүлжи өөрийгөө бичсэн. Тий. Тий. Зөв. Ястаар би энийг хараад бүр юм хөсөлтөө жиж. Ингээ одоо үндэсний бөхөр бас хичээллээд явж байгаа хүн болгон бас нэг мөрөөдөл гэж юм байгаа. Тэгээд би одоо бас олон хичээлээс төрийн хоёр наадамдаа төрүүлчих юмсан гэж. Одоо би гэлтгүй манай нутаг ус ээж аав маш олон Монголын ард түмэн намайг бас нэг төрүүлээсэй гэж хүсдэг байх. Тэгээд би ямар сэндээ дотроо бүр хөө би төрүүлвэл би нэг баярлахгүй одоо маш их олон хүний баяр юу тайлагдах гээд байна гэл хүлээлт. Тэ тэгээд заах бол би ингэж ойлгодог байсан. За янз бүрийн байвал одоо хил амд өрт. Одоо баг өнгөрсөн болсон буруугаар нэг талаараа бол бас тийм байдаг ч гэсэн ямиг эргээр хүлээж авал бас нэг өөртөө итгэх. Гэрээс нь бас нөгөө амны билег гэж юм биш үү? Тэгээд би одоо бол өөрийгөө л аврагуулсан. Сүрээр дарагч гал морин жил ирлээ. Тэгэхээр одоо бас нэг өөртөө жоох итгэлтэй байна гэдэг шиг. Зөв. За хоёр зааны маань заан дараавт байна. За таны бодлоор ирээдүйн аврах юм бэ гэж одоо хэнийг дараавталж авах вэ гэсэн чинь Батмагна арслан нэрлсэн байна. За та Батмагна арслан юуг нь онцлов? Яагаад одоо энэ ирээдүйн аврах гэж харж байгаа юм бэ? Батмагнаг би нас залуу байна.
За дээрэс нь бас тийм очтой хурдан шуурхай барилдаантай. Ер нь бас өөрийгөө одоо тийм цуцаахгүйгээр бас барилдааныг гаргаж байна. За дээрэс нь бол би нэмээд хэлэх юмнууд байгаа юм. Луу жилтэй хүмүүс их олон авраг төрсөн байдаг. Тэрийг бас бодсон. За Төвдөн дор Жавар Батэрд авраг гэдэг ингээд луу жил төрсөн. Тэгээд Батмагнагийн хувьд бол 2001 оны өвөл цагаан сарын өмнө төрсөн юм байлээ. Луу жилдээ ордог юм байл. Тэгэхээр бол ингээд ер нь Батмагнаг бас хамгийн ойрхон байх нь Арслан цолтой хүн чинь бол маш өндөр магадлалтай байгаа. Тэр утгаар нь бас Батмагны Арслан төрүүлээд авраг болох болов гэдэг бодсон. Тэгж битсэн. Авраг болох хүмүүс бол бас олон байгаа шүү дээ. Нэвтрүүлгийн маань зүгээс нэг хүнийг сонгох. Тий. Одоо тулгалт өгсөн байгаа. Мэдээж яг энэ цаг үед барилдаж байгаа та бүхэн за арслангууд, шин залуу хүчнүүд байгаа. Эндээс хинэн ч одоо авраг болох, том цол руу явах, төрийнхөө наадамд төрүүлэх боломж байгаа. Тэгэхээр нэг хүн сонголт хийгэрэй гэсэн болохоор одоо жишээлбэл 62 заа маань олон сонголт дундаасаа нутгийнхаа Орхон баяр Арслангаа нэрлэж явах жишээтэй байгаа. Энийг бас үзэгчд маань бас бодож болгож тунгаагаараа өс хоёр зааны битсэн энэ дээрээс би нэг зүйл асуумаар санагдчих. Энэ сэтгэл зүйн өндөргөө та битсэн байна. Тий. Би нөгөө сэтгэл зүй өндөр байгааг нь хамт яваад мэдсэн. Сая оны өмнө нөгөө ширийн бүхийн тэмцээнд явахгүй. Солонгос явсан. За тэгэхэд бол ажиглагдсан надад. Яг нь ер нь бол хинтээж барилдана. Тэг ямар одоо гадаад орны ямар том бөх байсан ч би ер нь барилданд авна гэж одоо дэвжээнд гарахтаа тийм зарлага тавьд юм билээ. Тэгэхээр сэтгэл зүй нь бол өндөр байгаа байхгүй. Би ерөөсөө ялагдахгүй гэсэн сэтгэл зүйтэй шүү дээ. За одоо сэрэг цааныхаа заан драфтыг бүгдээрээ сонирхцгоё. Таны бодлоор ирээдүйд авраг болох бүх хэн бэ? За би одоо Архангай аймгийн хашаад сум яриад улсын зан Сүхбаатыг төрийн наадамд төрүүлж бас цаашаа авраг болох хаа гэж бас боддог. 3 онцлог шин чанарын бас энд битсэн байна тий. Тэгээ би одоо энэ Санжаанаа аврагтаа нэг бэлтгэлд гарсан. Тэгээ нэг сэргэлтийн бэлтгэлд гараад тэгэхэд энэ Сүхбаатуу нэг сумын зам байсан. Тэгэхэд анх ингээд нэг барилдаж бэлтгэл хийж үзэхэд л ер нь бүхэн өгөгдөл гэж байдаг таа. Цаанаасаа бас нэг өөр болсон ер нь барилдахад нэг өөр хөөгд гэсэн. Тэгээ одоо тэгээ сайхан усын зам бас болж байна. Тэгээд цааш бэлтгэл сургуультаа сая төрийн наадамд төрүүлэх хааглагч хардаг. Чам тэгж итгэж байгаа шүү тий. Тий. Чамаг тэгж үнэлж байгаа шүү. Үнэлж байгаа. Чи бүхэн шинж бас бүрдсэн залуу байна. Чи дайчин барилдаантай залуу байна. Чиний нас залуу байна гэж. Харин гурван шинжийн тодорхойлсон байна тий. Энийг бас цаа чи үзээд сонсч л байгаа л да. Энд дэр нэмэх юм байна уу? Энд 3 гэсэн учраас 3-ыг бичиж дахиад үлдсэн байх үедээ гэл. Надаа хайн бити барилдаараа л гэж. Ах нь гаргахгүй шүү дээ. Нэмэх гэдэг. Судгад ороод. Тэгээд бас одоо энэ морь жил гарч байгаа дээ бас Сүхбаатаас гадна бас энд бас нэвтрүүлэлт орж байгаа бас заануудаа бас төрийн наадамд төрүүлээрэ гэж хүсэн өрөө дөө. Тэгэлгүй явах. За миний гарт Монгол Улсын хүчит заан, дор чандын хөдөлгөөлөг зааны заан дараавт маань байна. За та энэ нэрийг ирээдүйн авраг болно гэж тооцоож харж шинжиж нэрлсэн байна. За миний хувьд бас Батмагна Арлуу Асланг нэрлэлээ. Тэгээд бас зөрөгтэй залуу хурдан шаламгай барилж ийн гэж 3 онцлогийг бас бичлээ. Намайг бас 97 барилж яхад Магнаг жоохон бас дөнгөж бэлтгэл хийгээд удаагүй тэмцээн уралдаанаар явж ирсэн жоохон хөвгтэйсэн. Тэгээд би бас нэг залуучдын улсын хавьд орж барилдааны бас харж ирсэн ах нартайгаа барилдаад тэр барилдаан дэр их зөрөгтэй хурдан шаламгай. Яг л одоо миний саяны битсэн шиг иймэрхүү дүр зураг бас тохойд харагдчихсэн. Тэгээд одоо нэг цол өндөр болохоор бас дээшээгээ нөт ам авч барилддаг дээд аваануудаа барих магадлал өндөр гээд за бас тэрийг бас харж бас сайхан бичлээ. Одоо доод үеэсээ харж ирж байгаа Батмагна Арслангаа одоо хувцсан руу угаалгаад л юм уу эсвэл кросс гүйлгээд юм уу жоохон дэвжсэн юм байдгүй юу? Хүмүүс бас тиймэрхүү юм яриалах юм билээ. За бүхийн төрөл бол ер нь тэгэл бас нэг эрэм дараа гэж байдаг. Тэгэлгүй яах вэ? Тэгээд тэрэн шиг бидний багш гişээ өгт байхад дөнгөж гişээгийн бэлтгэл дээр бэлтгэл хангагч ял орж ирдэг.
тэрэн шиг Батбагнаж бас яг тийм биш. Best. Та бол бас чангуу олоодаа массаж хийлгсэн. Тэгэл. Энэ бүхэн амьдралд бол энэ бүхэл зүйл байна. Тий. Тэр өөрөө бас нэг шалгуур нь. Бүхэн амьдралын өгсөх даваа болгон ганц дэмжээн дээр бас барилдах биш. Тэгээд маш олон зүйлээр бас ингэж шалгуур өгдөг байхгүй. Тэнд шантралгүй бас гарч ирж чадсан хүн бүх бол. Таны сая хэлсэн дээр би нэг холбоод асуух нэг зүйл байна. Цагийн эрхэнд ингээд бүх зүйл өөрчлөгдөж байна л да. Хурдстай. Монгол бүхэн хөгжил яг энэ цаг үед ямар төвшөндөө байна? Ирээдүйд ер нь яаж өөрчлөгдөж яваасаа гэж бодож байна. Одоо би чинь зочин өөрийн чинь бас туслах хөтлөгч штэ тий. Тэгээд энэ дээр бас хариулж болох байх нь ярьчих уу яах вэ? Нэрээр. За зөвхөн Хэлж байгаа хөтлөгч үү. Хэдийгээр одоо Ахмад бүх болсон ч хэлээ бас энийхээ өмнөр ингээд ороод бас хамаагүй яриад байх бас эвгүй байх л та зүгээр. Гэхдээ бид нэр нийгэм цаг үеэ дагж бүх юм хөвсөж өөрчлөгдөж байдаг. Намайг анх Монгол нөхөд ирсэн Монгол бүхийг одоо Монгол нөхөд ирж байгаа хүүхдээс би шаардаж одоо болохгүй тий. Цаг үеийн өөр, өсөж байгаа орчин нь өөр, үзэж байгаа харж байгаа бүх юм нь өөр. Тэгэхээр энэ өв, соёл, уламжлал, ёс заншил гэдэг зүйлээ яг энэ цаг үеийн хүмүүс, энэ цаг үеийнхнаар нь өөрийнх нь харж байгаа өнцгөр хүлээж авч байгаа тэр одоо чадвар боломжоор нь бид нэр ингээд өгдүүлээд сургаад бэлтгээд ингээд явах нь бол одоо бидний бид бүгднгийнх нь бас нэг тийм их юм одоо өөр юм. Тэгтээ бол үндсэн одоо яг тийм юунээсээ бол хитрхи тийм гажууд нэж байхгүй. Манай заануудын хувьд жишээлбэл юу нь өөрчлөгдөд явж байгаа нь зүгээр байна. За юуг яаж хөгжүүлээд явал бас ингээд ирээдүйд бидний хувьд давуу тал болохоор байна. Монгол бүхийн хөгжил одоо ер нь маш өндөртэй зэгтэй хөгжиж явж ирсэн байна. Тэгээд хичээл экстийн цоо бөхөөр барилдж байгаа залуучууд өсвөр үе ирээдүйн маань бол маш сайхан гэрэлтэйгээр харагдчихээн. Тэгээд манай хөдрөө зам бит хоёр нэгдлэхэд бүхийн одоо клубт харьяалагдчих. Нэгдэл клубын нэг хамт олондойгоо одоо бас нэг баг хамт олон болж ингэж барилддаг. Цаашдаа зүгээр энэ Монгол бүхийг юу хөгжөхөөр бид нар бол нэг нутгийн хүн байлаа гэхэд нэг одоо дэмжиж тусалдаг хүмүүс байвал нэг нутгийнхныгаа нэг одоо нэг дэмжиж тусалдаг нэг тийм жишг бичгтэйг нэг жишг тогтсон байдаг шүү дээ. Одоо манай бүхийн дунд одоо манай нутгийн залуу тэр сайн барилддаг. Манай нэгдэл клуб бол эсэргээрээ тал талаас нийлсэн одоо чин хүсэл зорилго дээр нэгдсэн 21 аймгийн одоо тийм залуучуудыг нэгтгэх зорилготой. Тэгээд нэг ёсондоо одоо юм бүхийг нөгөө гадны одоо нэг Английн Премьер Лиг, одоо Америкийн сагсан бөмбөгийн багууд байдаг шүү дээ. Яг тэрэн шиг тийм клубын систем рүү одоо ер нь орж байгаа. Хамгийн ихний тийм одоо алхам бол одоо манай нэгдэл клуб гэж бодож байгаа. Бид бүгд нэг дор нэгэн зорилгын төлөө одоо бүгдээрээ амжилт цол хэрэмгээ ахиулах. Бөхөөс гадна энэ нийгэмд одоо иргэн хүн ямар байх ёстой гэдэг тийм талаас нь одоо манай энэ клубын үйл ажиллагаа бол явагддаг. Цаашдаа энэ хөгжих ёстой юм бол энэ клубын систем рүү н оруулах зүгээр юм болов уу гэж боддог. Хамгийн тод жишээ нь саяны Монголын үндэсний бүхий холбооноос зохион байгуулсан Алтан сумын барилдаа. Шагналын сан өндөртэй. За тэгээд бүхчүүдийн итэх оролцоог нэмэгдүүлсэн. За энэ Алтан сумд барилдсан бүхчүүд бол бэлтгэл нэгдүгürt олон сайжуул хоорондоо барилдаж бэлтгэл маш сайн хангагдчихээн. Өөр олон аймгийн бүхчүүд хоорондоо сар тэгтэл одоо хичээдэн барилдаануудыг хийж байна. Тэгэхээр энэ барилдаан бол энэ эх жилийн улсын баяр наадмын одоо барилдаанд маш их нөлөөлөх үс хэмжээний том бэлтгэлжилт хангамжуулж байгаа. Тэгээ энэ утгаараа энэ барилдааныг зохион байгуулж явж байгаа шиг клубын системд орох юм бол одоо эсрэг багьяасаа ч юм уу те өөрсдөө одоо нэг баг амт олон сайн тамирчдыг урьж авчрах, оролцуулах, бэлтгэлээ хангах, алдаа дутагдлаа нөхөх ийм олон боломжууд л гарч ирэх болов гэж миний зүгээс хараад байна. Миний хувийн бодол. Ус хоёр зааны хувьд энэ зүйл дээр ер нь ямар хөө бодолтой байна. Бидний өнөө цагт одоо бас барилдаж байгаа бүхчүүдийн хувьд бол ур чадварыг сайжирсан байна. Мэдээж бас нөгөө нэг хэсэг бол бас дүрмтэй холбоотойгоор барилдаа нөгөө уран хурц барилдаа жоохон цөөрсөн байсан бол одоо бас буцаад нэмэгдэж гэнэ гэж харж байгаа. Аливаа юм чи хувьсан өөрчлөгдөх. За энэ дээр бол за тодорхой зүйлүүд дээр
уламжлалаа аваад одоо барилдааны хувьд бол одоо өөрчлөлттэй зүйлүүд бол дэвшилттэй зүйлүүд их гарч ийн гэж харж байгаа юм аа. Тэгээд цаашдаа бас улмал гой сайхан барилдаанууд гарна гэдэгт бол итгэлтэй байдаг да. За энэ зүйл дээр би Малазаан Хүү сайхан цаанаасаа бас нэг санал бодлын сонсмор санагдаж байна. За мэдээж одоо үндэсний хөгжлөгөө ах уу те хөгжлийнхаа одоо нэлээ өндөр дээд төвшөнд очичлоо шүү дээ. За одоо би бол одоо яг нэг дивжен дээр л дуурлаа ярихад л одоо манай авд дивжээхэд халдрын төвчээгээд 30 хүүхд бэлтгэл сургалт хийдэг. Аа тэр яг тэр дүүнрээ хараад ингээл ер нь бэлтгэл сургалт дээр нь очиод бас өөрийн чадах хэмжээгээр ямаа хийлээд ингээ явдаг. Яг юм бидний одоо анх ирээд хотод бэлтгэл хийжсэн үе одоо үе ер нь бол хоёр өөрлөлтөө. Одоо барилдаа ер нь бол судалгаан дээр л одоо үнэлж одоо нэг техник те арга барилдаанаа ер нь судалгаан дээр долгууруулж одоо бэлтгэл сургалт хийж авдаг гэсэн юм. Одоо алтан цомын барилдаа ингэж болж байгаа те. Одоо шилдэг 64 мөнхийн барилдаа. Энэ барилдаан дээрээс ерөнхийдөө шүд их судалгаа хийж байгаа болов гэж бодож байна. Энэ бол төрийн наадмын өндөр даваан дэшээ барилдах магадaltaй. Олон хөгжил одоо барилдаж штэ тий. Тэгээд ерөнхийдөө бол үндэсний хөгжил ер нь хөгжиж байгаа л гэж би ер нь бодож байгаа. За Баталзын зааны маань хувьд энэ дээр яг ямар одоо үзэл бодолтой явдаг вэ? Мэдээж одоо хэдэн зууны үеэсээ бас ингээл баг багаар хөгжсөөр одоо дэд зэрэгт явж байна. Тэгэхээр ингээл яг үе үеэрээ яг хөгжөөл одоо үндэсний бүх бол улмал гоё болж байна. Сүүлийн 2-3 жилийн алтан цом гэдэг хоёр төрлийн хэлбэрээр эхлээд аймагаараа нутгаараа хийсэн. Одоо болохоор бас яг ингээд багт хуваагаад Танзаны 64 бүх одоо ингээд орцсон. Шигшээ 4 баг нь одоо 3 сард барилдах байх. За тэгээ улмал цаашаа хөгжих байх л гэж бодож байна. Тэгээд ямарваа нэгэн тоглоом бол нөгөө дөрмөөрэ гэдэг шиг энэ барилдаан бол яг л дөрмөөрэ л явах байх л гэж бодож байна. За хөдөлгөөн зааны хувьд. За миний хувьд бол одоо жагаатай адилхан нэг клубт харьяалагдаа явж байгаа. За тэгээ манай жагаа манаас түрүүнд нэлээ тодорхой ярьчлаа гэж бодож байна. За сэрэг цааны маань хувьд. За одоо үндэсний бүх маань одоо хөгжил сайхан явж байна. Одоо яг одоо хууч нөгөө барьцангой байсан одоо сайхан барьцангой байхгүй. Баг чинтэй бид одоо хурдан барилдах, шуурхай барилдах. Нөгөө үзэгчдийг одоо уйдахгүй хурдан шуурхай барилдах тал дээр ягаад үндэсний бүх маань сайхан явж байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт цаг зав гаргаж үргэлжлэж ирж оролцсон хүм үндэт одоо заануудаа маш их баярлалаа. Бидний энэ баярын нэвтрүүлгийг маань хамтран хөтлсөн зочин хөтлөгч улсын харьцаг өсгөрөөдөө харьцаг танд бас гүн талархал илэрхийлье. За тэгээд цэнгэр дэлгэцээ үзэн суугаа нийт бүхтэй артай Монголын ард түмэнд гарч буй гал мөрөн жилийнхээ сар шинийн гал алуун мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн минь илгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан юу сонсон нисэн хүслэн сэтгэлчлэн бүтэх болтугай гэж өрөөё.